Хүн төрөхтэй урлагтайгаа хамт төрдөг. Хүн төрөхтэй л дуул төрдөг, хүн төрөхтэй л бүжгэл төрдөг. Хүүхэд дөнгөж төрөөд хөөрхөн сарван хөдөлж байгаа эн чинь бол бүжгийн нэгэн хөдөлгөөн. Тэр хөөрхөн уйлдаг. Тийм ээ эн чинь бол хөгжмийн нэгэн аялал. Тэгэхээр энтэйгээ хамт төрж байгаа маа. Тэгээд дараад нь нийгмийн хөгжлийн дагуу эн чинь хөгжөөд ингэ явдаг юм аа. Тухайн цаг үеийн орчин үе юм уу ямар үеийн тэр байдлаа тусгаад ингэ явдаг. Ингэж хөгждөг юм шүү гэж ингэж ярь би энэ номоор л явдаг хүн байхгүй юу. Тэгэхээр би бол энэ Монголд л энэ сонгодог балетын урлаг гэдгийг л хөгжүүлж дэлхийд энэ улсын нэрийг гаргах юмсан гэж би бол миний туйлын зорилго энэ байсан. Тэгээд би энэ сансандааж хүрсэн. Яг би одоо дэлхийн сонгодог болон үндэсний орчин үеийн нээсний би нэг 30 гаруй жүжиг тавьсан. Тэрнээс гадна одоо би төрийн чанартай нэлийн олон концертуудыг найруулсан. Концертын номер уучлалтай бол нэг хийлээ. Яг эсэм бол аваад хэдийн байгаа юм. Одоо энэ дэснэ би гэдэг төрөл нөр би болчих гээд нүг юм мэдэхгүй. И раппа ара раппа ара. Тоша. Я писал забортуде. Хош. Мөнгөсөн 33 оны дахиад жил Захын аймгийн Тэлмэн сумын 4-р өгийн нутаг Мухрын хотод гэдэг газар төрсөн. Миний аав бол Балжинэм гэдэг хүн. Ээж маань их багад нас орсон. Ерөнхийдөө бол өнчин ийм хүн байгаа л да. Одоогоор төгссөн хойно 11 нас хүрсэн хойно Захын аймгийн Тэлмэн сумын баг сургуулийн 1-р ангид орсон. Баг сургууль сурч бидэнд бол хэцүү байсан л доо. Тэр чинь одоо маш хэцүү дайны одоо дараахан дарын үеүүд одоо би тухайдаа чернэр гэдгийг байхгүй одоо энэ хөөмөгөөш нэг найруулж байгаа яадаг үзэг байхгүй одоо Мамбасааны төмөр хайцлагч нэг зүсч чад үзэг болгоод тэргээр бичдэг. Ийм л одоо маягаар 4 жил суралцсан бичих үсэг анхны мэдээлэлтэй болсон л доо. Тэгээ сургуулаа төгсөөд Малмгийн техникумд хойрлогдсон. Малын эмч болно гэж. За ингээд тэнд 1 жил болчиход зуны амралтаараа Заханд амарчаад буцаад аймгийн төвдөө хүрээд ирсэн чинь тэнд Жанжин Сохотын нэрмжит офицерын сургуульд хэлсүүлжээс гоё цэргийн хувцастай гараад дайны дараагийн үеэмдээ ташна 1947 он байхгүй юу 46 7 он хэлсүүлжээ энд ядуугийн хүмүүсийг авна гэдэг. За тэгээ нөгөө чинь очиод одоо гуйлаа. За би бол одоо ядарсан айлын хүүхдээ. Манай аав бол манай мал хийх юм байхгүй. Манай аав бол ан хийж тарга зурмалж бидний тэгж амьдэрдэг болсод. Тэгээ би одоо Малмгийн техникум 1 жил болцсон. Тэгээ одоо би энэ цэрэгт офицерын сургуульд ормоор байна гэсэн чинь нөгөө даргачин бүр жигтэйгэн ухаанташ тэгээ 1948 онд би Жанжин Сохотын нэрмжит офицерын сургуульд одоо анхаарлаа. За тэр үед чинь нэг сайхан сургууль байлаа. Одоо ингээд би чинь маршал чавсан одоо очиж иргэдэг, баярын параданд явдаг, янжмаагаа очиж баяр хүргэдэг ийм их сайхан сургууль байлаа. Би чинь дандаа хоньны 1-р мах иддэг, өдөрт 4 удаа хоололдог. За тэгээд өглөө орой цэргийн жагсаал мгсаал хийдэг. За бидний удирж яасан одоо дарга нар их чинь одоо тэр дайнд явж байгаа дээрсэн дандаа хатуужилттай бэрхшээлтэй болсод багш нар одоо ерөнхий эрдэнэ багш нар хэлсэн дандаа дээд мэргэжлийн багш нар ийм одоо сайхан сургууль байлаа. За хожим
Тэгээ би бүжигчин болох энэ бүжгийн урлагт өөр ихтэйхэн дуртай байсан юм лээ. Одоо багтааш нь өдөөш дандаа нормал дуурайж янз янзын жороомэр явдлаар явдаг юм уу тэмээний алхаваар алхдаг гэдэг хэмтэр ингэдэг л байсан. Тэгээ офицерын сургуулиудаа хоторж байд тэгээ ардын авьяаст гэж одоо тэрвийн зөвлөлт бод улсын мундаг кино байсан. Тэрний хараад тэр кинон дээрс хараад хөдөлгөөний сураал гараад хийгээл нэг ангийнхандаа одоо ингээд жоохон ангиал хэрэгж чинь одоо ингээд ямар хотон сурдаг юм чигээд ингээд ингэдэг л байл. Тэгжэл тэнд дугуйлан байгуулагдсан. Бүжгийн дугуйлан гэж одоо Бэрогош нуханда хөгжмийн багш байлаа. Тэнд чинь Ямдан гэдэг хүмүүний бүжгийн багш байлаа тэнд чинь. За ингээд дугуйлангаар явж байгаа 54 онд 10 дугаар ангаа төгсөөд улсууд ерөнхий сургууль манайхыг хойрлоод цэргийн ерөнхий сургуулийн сургууль иш нь оруулчихдаг. Тэгээ би тэрэнд орох дурггүй би цэргийн ансамбль бүжигчин болно гэдэг. Тэгээд тэндээс бараг оргоод цэргийн ансамбль очлоо. Цэргийн ансамбль очсон ч наа бүжигчнээр авсангүй эхлээд тийм дагалдан мигаар явлаа. Нэг жил явлаа тэнд. Жил явахд чинь одоо цалин байхгүй. Юу ч байхгүй ерөөсөө. Энэ таньдаг ах トゥ нараар хотод ингэж яваал бүтэн жил цалингүй явлаа. Тэр жил явсан хугацаанд ерөөсөө өдөр шингөө би ер нь тэнд л одоо хөлсөө гоожуулаад хамаг хүчээр ажилладаг байлаа л да. За ингээд 1955 онд цэргийн ансамбль маань бүгд нэр хятад улсад урлагийн бригадаар явлаа. За тэнд чинь одоо биш гол дүр одоо энэ Бээжин, Ханжоо, Гуанчжоу кантон гэдэг одоо ийм Шанхай гэдэг энэ хотод оройхон явж тоглолт хийж байгаа сайхан амжилттай тоглолт боллоо. 1956 онд Солонгост явнаа. Одоогийн ардчсан Солонгос шүү дээ. Гээд ингээ бүрэлдэхүүн гаргасан чинь намайг хасчихдаг юм эндээс. Яагаад би сахилахгүй. Дарга нартайгаа дандаа ам зөрдөг. Тийм ээ. Зүгээр ажил таслан энэ төр гэж байхгүй. Тэгээ явах гэж байгаа програм шин одоо төв хороо энэ төр үзсэн чинь миний эргэлт хийдэг юмыг бол өөр хийж чаддаг хүн байхгүй. Тэгсэн чинь тэр хүн чинь хааваа гэсэн. Тэгээ тэр хүнгээ хасагдсан байгаа гэсэн. Тэр хүн аваад тэгээ би намайг үзүүлээд тэгээ би нэг гол төр сурсан юмудаа эргэлт хүн чаддаг юмудаа ганцаараа хийгээд ангиад ингээд тэгээ намайг оруулчлаа. Эренгүүт чинь одоо Европ орнуудаар явнаа. Гэхдээ Чех, Урмын ингээд улсуудаар явах юм боллоо. Ер нь их чим сурлаад энэ хооронд чинь ерөөсөө одоо бүжиг чинь гоё юм гээд одоо очсон улс болгоноос бол одоо тэр улсын бүжгийг, тэр улсын хэлийг жаахан оролдоод сураал ингээд нэг залуу байсан хүн чинь яг одоо ийм сонирхолтой. 57 онд Москвад тэр Луначарский нэрмжи театр урлагийн дээд сургууль гэж байдгийг. ГИЦ гэж. Тэнд очсон чинь жигтэйг мундаг улсууд байд юм одоо тэр юм одоо Большой театр, их театрын одоо гоцол дүр байсан. Тэр Петроградын сургууль, Ленинградын сургуулийн балетын жүжигчин байсан дандаа мундаг улсууд өрөөсөө тэгэл тэр том жүжигүүд гол дүр тоглолцсон гээд ийм улсууд байдаг юм байна. Тэгээ шалгууллаа тэнд. Шалгуулсан чи ер нь одоо муухан байна. Тусгай нэг ангид оруулдаг юм байна. Тэрэнд дасгал хийгээл сургууль хийгээл нөгөөдүүлээ гүйцэх натаа ингээд бас л өдөрш нэг ингээд явж байлаа. Оюунгой тэгэхэд энд хойно сурч ирсэн юм. Тэгээ сүүлд нь ярьж ирсэн оюунгой. Та нар жамин дог шиг ажиллаа гэж одоо. Ёстой би гэдгээр ангирч байгаа тэрэлд. Би ингээд ороод явахт альчуур байна альчуур байдаг шүү дээ. Тэгвэр ингээд хөлсөө альчаад ингээд нэвтрээл тэр шиг ингээд мушхат ингээд усан туслаад ингээд өдөр нөгөө улсуудаа гүйцэхийн тулд ингэж ажилладаг байлаа.
манай багш нар бол дандаа мундаг улсууд байсан. Орос зөвлөлтийн одоо том мастерууд одоо бүр Октябрь өмсгөөс өмнө цагаан хааны үед одоо байсан том профессорууд одоо Леонид Михайлович Лавровский байна. Одоо Арислав Захаров за тэгээд тэр түүхийн багш нар дандаа одоо тийм Орос зөвлөлтийн том мастерууд байсан. Хатуу шаардлагатай. Тэгээд алдаа хэлж өгөхгүй. Лавровский багш л. Чи алдаагаа өөрөө ол. Тэгээ ангийнхантайгаа ингээд нийлүүлээд дандаа нэг Оросын том усуд байсан. Үзүүлээд ингэсэн чинь гэхдээ зөвөл байна шүү дээ наач. Ерөөсө буруу юм алга наатах чинь. Тэгэхээр ингэдэг юм байна. Тэгэхээр н одоо багштайгаа бас марга санаатай бас. Би энэс өөрчлөж чадахгүй. Би одоо боломжоор л тавилаа би. Гэсэн чинь багш маань нэг тийм 50% л дээ. Нэг ууралсангүй нөгөөд чинь ууралсангүй. Чи дахиад бодноо хоо. Акцентны буруу байна гэдэг. Ингээд байна. Гэсэн чинь манай ангийн нэрлээ. Үгүй чи шалан дээр буугаад байгаа нэг гэсэн тоон тийм акцентны таагт нь ихэнд буугаад байгаа. Багч нь айгүй дээш нь авах гэдэг баг. Тэгэхээр нөгөө чинь тэгж засаад нэг гэсэн одоо өсөлт агаа таарахаар ингээд хийсэн чинь молодец сайн байна гэдэг юм байна гэж. Тэгээ 2 жилийн өнгөрч 3 жилийн амарчгаад хоошоо явж очлоо. Одоо томхон юм өгч байна. Томхон юм өгтөр нөгөө тийш нэг сайхан бодж угаад нэг эмэгтэйтэй ингээд хоёулаа ангийнхаа нэг эмэгтэйтэй хоёулаа ингээд дүүэт хийгээд хоёулаа ингээд сайхан үзүүлнэ. Энэ ярих юм байхгүй. Онцлоо нөгөөт чинь. Сайн байна. Тэгээ одоо чи одоо энэ Бачаа театрын жүжигчдээс дуртайгаа авч одоо сурга одоо балет мастер ингээд одоо өөрөө хийхэ болж шүү дээ. Би өөрөө жүжигчин авах хэрэгтэй болж байна. Тэгээ Бачаа театрын одоо нэг эмэгтэй эрэгтэй хоёрыг багш маань ингээд их театрын бүх жүжигчдийн утсыг бидэнд өгсөн. Тэгээд утасч байгаа би тэрнийг дуртай жүжигчнэл авах хэрэгтэй юм л да. Хинч байдгийг мэдэхгүй. Тэгээ би нэг дэвтрийг ингэж эргүүлж байгаа ингэж байгаа ингээд нэг Наташа Эрженко гэсэн нэр таарлаа. Базарын солисттэй таарчжээ. Дөрвөн хүмүүс хийдэг тийм том жүжигчин таарч. Тэгээ утсыг харж байгаа утаслаа да. Би одоо Монголоос ирсэн балет мастер байна. Гэрч сурч байгаа манай багш Лавровский багшгаа нэгэд барьлаа. Лавровскийн шав байна. Одоо тэгээ би нэг номер тавьсан жүжигчтэй авахгүйсэн гэсэн. Жигтэйхэн дуртай тэг гэдэл тэгээд партнер чи яах вэ гэсэн би өөрөө олоод очно гэж юм. Тэгсэн чи маргааш дахиад гэсэн Юура гэдэг залуу болцсон бас солист болшоог юм. Тэгээ би сандарлаад тэр мундаг жүжигчдэд одоо анх удаа юм тавих гэж байдаг. Тэгээд яахан холчхон жугаал ингээд яасан чи. Тэгээд ингээд миний хийсний чинь бүр хачин гой болгож хийж яана гэдэг чинь. Тэгээд би чинь жигтэйхэн баярлаад зориг ороод нөгөөдөгтөө. Тэгээд нөгөөдгийч нь яваад шилуултанд орсон чинь онцолнаа. Тэрнээс хойш 3 дугаар ингээс эхлээд ингээд 4 5 гал юм дандаа онцлол авдаг болчлоо. Багш нар маань жигтэйхэн магтаад тэгээ бүр хахаа хөдлөөд энэ томхон жүжиг тавьж үзэх юмсан гээд 4-р хөрст орохдоо Римский Корскийн тэр Шахарзадаж мэлэт байдгийг. Тэр их гоё хөгжмөлтэй энэ дорн дахны энэ Азийн хөгжим байхгүй юу? Тэгээ багшаа энийг би энэ жүжигээ тавьмаар байна гэж. Чи болоогүй. Урдаа чи хөгжмийн судалгаа, хөгжмийн анализ хий гэдэг юм байна. Хөгжмийн бол балет мастер бол хөгжмийн маш сайн редактор байх хэрэгтэй. Наадахыг чи одоо хэрэггүй гэсэн хөгжмийн хасч болно. Хэрэгтэй газар дахиж болно. Чи дахиад редактор чи юу ч хийгээгүй байна ч дээрээс үгээд ингэдэг юм байна. Тэгээд нэг тийш дахиад чаналаад тийш нэгээ дээр галин гэсэн одоо нэг мундаг хөгжим далайн давлгаа ингээл яваад байгаа юм хөгжим байхгүй. Үнэхээр ингээд бодсон чинь хасаад байх юм байхгүй. Ерөөс ингээд тэгээд ганц хэрхэн газар нэг яахан өөрчлөлт тэгээд ингүүл яасан энэний дахимаар байна тэгээд гэсэн. За тэгээд одоо болж яана гэн. Тэгээд дөрөв төгсөөд диплом ажиллах болоод би 50 боллоо. Зашаа наата таавал одоо зохиолоо биш гэж яана. Тэгээ 1001 шинэ үлгэрээр одоо Синдбад далайн шинэ тухай
бичлээ. Одоо цомнол зохиолж ярьдаг штэ. Тэрнийг бичээд ингээл үзүүллээ. За одоо болно. Одоо тавьж болно гэх ашгүй. Тэгээ 1962 онд ерөнхийдөө төгсөж байгаа. Тэгээ энэ түрээд ирлээ. Хүчээр нөгөө нэг дипломын ажлаар мундаг хийнэ гэсэн чинь байхгүй. Тэр үеийн одоо соёлын яамны сайчнаа томилт бод ховдон жатар нурсан. Ховдон жатар явнаа гэдэг. За ингээд бидний хэдэн хүн явдаг юм болж. Балетын талаас би явж яддаг юм байна. Хормойсор даваа хуу явдаг юм байна. Тэгээд хөгжмийн зохиолч чойдог. Тэгээд таадарж гэсэн бидний хэдэн хүн тийшээ очлоо. За тэгсэн чинь очин дөө жүжиг хүмүүс халаа хийцэн дөө бид чинь тэн чинь одоо ерөөсө 6 сарын дотор л босох гэсэн. Хөдөөнөөс яваад одоо шалгалтанд 10 жилийн хүүхдээс аваад ингээд 16 бүжигчин хүүхэд аваад нөгөөдүүлж нь одоо өдөршөнгөө боловсроо аваад тэгээд 10 хэдэн бүжиг тавилаа. Тэгээд нэг чатер матер нэгдлээ. За тэгсэн чинь одоо тэр үеийн сайд өнөө соёл урлагийн сайдчны хорон дарга гэж байсан болд яг хэлсаамд хөрдөг их сүрхэн үнэлдэ. Буцаад дуудаад оцраад за энэ дөөрөвчгийн тэгчин дараамын чатар байлаа шүү дээ. Энэ чатард одоо бүжгийн багш нэ. Балет мастер болно гэдэг тавьчихсан. Тэгээ 62-нд ингээд төгсөөд ирсэн надтай хамт хамгийн анх одоо зөвлөлтөө тусын тэр Перм, Ташкент, Москвад явуулсан балетны хүүхдүүд. Өөрөө тэр үеийн төр засгийн бодлого бол маш нарийн байсан байгаа юм л. 7-8 жилийн өмнө тэр жижигхэн 10-11 настай хүүхдүүдийг явуулаад тэр үед нь бас бүжиг найруулдаг, дэгэлдэг багшийн явуулаад ингээд надтай хамт явуулсан юм байна. Би төгсөөд тэднүүд маань бас төгсөөд ирж байгаа. Тэгээ одоо энэ Шарабдор, Навчаа, Ганбаатар гэдэг одоо энэ ардын гавьяатууд эднүүд ч анх төгсөж ирсэн. Тэгээ чатар одоо 1963-нд дөөрөвжгийн чатар гэж чатар саллаа шүү дээ. Одоо дараамын чатар тусдаа гараад, хөөгтөн чатар тусдаа гараад энэ дөөрөвжгийн чатарыг нээгдээд за ингээд энэш нь анх одоо байгууллагын дэлгэхлээр би балет мэтэр ажиллаад өдөө хүртэл 40 хэдэн жил болж байна да. Тэ манай ангич нь одоо 30 хүн анх эсэлтэнд авсан шүү дээ. Тэгээд дөнгөж 11 хүн төгссөн шүү дээ. Хойно очоод дундаас хасагцсаар бод. Тэгээд манай багш бидний төгсд хэлж ийсэн. За та 11 хүн бол балет бүжиг хийж чаднаа. Хамгийн хэцүү юм чинь энэ сонгодог балетын урлаг гэдэг чинь төр засгийн мэдл байхгүй болдгоо юм шүү. Тийм учраас энэ сонгодог урлагийг төр засагтай ойлгуулна гэдэг энэ л хэцүү асуудал шүү. Тэр дарамтч нь ойлгодгүй юм шүү. Энэ эхний тэмцэлтэй ингэж эхлэх ёстой та нар гэж. Ингэж манай багш агчаасан байхгүй. Гэхдээ тэр бүр үнэхээр мэрэгэн хэлсэн байгаа юм. За ингээд энэ талаар ингээд нэг талын тэмцэл дээр нөгөө талаар уран бүтээл тавихад чинь бас хэцүү. Хонд 1975 онд би 10 жил бэлдэж угаад хунтнуур балетыг тавьсан. Тавиад одоо энэ соёлын яам тэр хооны одоо галвлет гэж цензур байдаг шүү дээ. Тэрэнд үзүүлээд онц сайн байна гэдэг одоо манай ардын жишчин оюунаа тоглосон их гоё гартай хүн төгсчирсэн. Тэгээ би тэрэн зориулд тавьсан. Тэгсэн чинь одоо үзээд ерөөсөө одоо Монгол хүн хунтнуурыг тавьж чадахгүй гэсэн ийм дээгүүрээ ойлголттой байсан байна л да. Хяналт одоо хяналт хийгээд сайшаагаад магтаад аваад тоглолцсны дараа шүү дээ. Дараад нь энэ одоо болохгүй энэ. Гэхдээ дээр байгуулгаас одоо ингэж ороод ирдэг. За энэ дээр би одоо зүгээр хүний нэр хэлж хүмүүст хэлэхгүй бодгийн зүгээр одоо энэ дээр хэлэхээс арга байхгүй. Дарга авга Филатова Анастасия Ивановна. Энэ нөхөр жаминдаг бол дураараа дургиж энэ чинь хонтнуур биш. Хонгуудын гүйж гаш нь одоо атуу гүйж гаш болж байна гэдэг. Одоо ингээд ерөөсөө Орос хүн тавьсан байх болох гэдэг. Иванова гэдэг авга ханаас аваад ирлээ. Тэгээ би тэнцээ бас яахан муухай арга хэрэгэлсэн дээ нэг. Урд тэр Иванова аваад үзүүлчихлээ хонтнуураа тэгсэн чинь ямар сайхан болсон юм бэ одоо энэ тавилтыг бол хэн ч өөртөө арга байхгүй ерөөсө хачин сайхан болсон байна гэдэг магтцсан.
Маргааш нь авгаатай хамт үзсэн чинь нөгөөдөг чинь энэ чинь нэрөөсө муу болсон байна, засах хэрэгтэй байна гэдэг ингээд нөгөө чинь ингээд үсэн. Ингээд хоёр юм гаргаад тэгээд авгаач нь бол ерөөсө миний нэрийг авчиад тэр Оросын тавьсан болгож хийхсэн зорилт агуулсан юм шиг байна л дээ. Тэгээд биш тэнтэй тэмцэлгүй яах вэ? Би одоо тэмцсэн одоо тэр Иванова гэдэг авгаа бол тэр манай сургууль тэр театр урлагийн дээд сургуулийн ус төгссөн. Тэгтээ надаас хойш төгссөн хүн байхгүй юу? Тэгээ балетаа найруул тавьдггүй зүгээр шүмдэгч болсон хүн байхгүй юу? Тэгээ манай одоо энэ ардын жишээ оюун айн төч нэрээс урдаас нь шууд хэлсэн л дээ. Бидэнд энэ тавилт таалагдж байна. Хуушин тавилт бид одоо мэднэ. Гэхдээ энэ бол өөрчлөлтсөн энэ өөрчлөлт надад их таалагдж байна бидэнд. Ингээд энэ хойно төгссөн хүмүүс чинь Орос хэлч сайтай ингээд оюун айн төч ингээд маргаад. Тэгээ ерөөсө тэр згээр нь байгаад. Тэгээд одоо нэг авгаас нь явахдаа над өөрийнхөө номон дээр бичээд өгсөн л дээ. Одоо тэр ном нь байдгийн би одоо тэрийг алуул гаргаад ирэх байх тийм. Тэгээ одоо уважаемые Жамиан Дагва гэж бичээд таны агуу их авиасанд би биширч байна. Хонтнуур балетын жиг гайхамшигтай сайхан тавьсан чинь баяр хүргье гэж бичиж над дурсгаад за би уучлаарай намайг одоо би аргагүй хэнд ийм маргааш нь ийм болсон юм шүү гэдгийг хэлээд уучлалт буугаад ингээд явсан. Тэгэж одоо би хонтнуур гаргаж ирлээ шүү дээ одоо. Учиртай гурван толгой гэдэг дашторжийн насторжийн эмгэнэл зохиолыг социалист нийгмийн үедээ тааруулаад ийм гашуудалтай байж болохгүй ард түмэнд ялах хэрэгтэй гэдэг энийг эмгэнлэр байхгүй болгоод баг одоо хошин жогшхуу болгочихсон шүү дээ. Тэгээ энийг одоо эхнийхээр нь чи чадах ёстой эмгэнэлээр хий гэж вангал одоо над хатуу даалгаар өгсөн байхгүй юу. Тэгээ тэрнийхэн дагуу би энэ шин дахид цомнол бичээд яг насторжмаа тэрний эхнийхэн байдлаа судалгаа хийгээд тэгээ энийг шин одоо би анх балет толгой тавьсан. Насторжийн 70 жилийн агаар тэгээ тавихад чинь бас л жигтэй юм одоо тэр дээрээс нь гарч ирээд л одоо тэр сонгод учиртай гураар одоо баллах гэж байна гэж ямин догч нь балет тэнэг нь яаж болдгийг болохгүй юм хийж байна. Гал баахан юм л дээрээ дороогүй бас ярилцуулаад ийм бэрхшээл одоо зөндөө ярих юм бол их юм байна л дөө.
Гэр бүлийн нандин дурсамж, амттай хоол, инээдхөр. Гэвч санаа зовлтгүй. Зээл хэрэгтэй бол Pocket. 3 төрлийн амтад пробиотик ундаа оргил сүлжээ дэлгүүрийн бүх салбарт хамгийн хямдар. Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоороо хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Ариг банк. Шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарлаа. Гайхалтай амтыг газар шимээс. Канадын алдарт Jameson брэнд Омега 3 100 жилийн түүхтэй өндөр тунтай хэрэгсний дараа загасны амтгүй. Happy Pay, Happy May. Бүх Брито карт 20% кэшбэктэй. Худалдаа хөгжлийн банк. Дархлаагаас сэргийх цаг боллоо. L-Casey Монголын анхны амьд ашигтай бактериатай сүм ундаа. Ой, өлтөд даруулах юм авсан юм уу? Уучлаарай, нэг юм байгаа шүү. Чанартай ямар даруул. Watching brand. Дэлхийд ганцхан Монгол махан снэк. Watching brand. Халгайнхан дагуулсан Diamond шампунь үс уналтыг зогсоож, ургалтыг түргэсгэн. Чихэр өвсний хан дагуулсан Diamond шампунь хувьхийг гүн цэвэрлэж, хагийг арилгана. Ганг овёсны хандтай Diamond тэжээлийн шампунь үсэнд тэжээл өгч, торгомсог зөөлөн болгоно. Diamond ургамлаар үсээ угаая. Дөрөв булчирхайн томрлын улмаас давсаг дээрх даралт нэмэгдэж, шээсний гарцын хэвийн үйл ажиллагааг саатуулдаг. Боростомол ууно дөрөв булчирхайн томрлыг саатуулж, шээсний зөөрийг багасгана. Боростомол ууно эрчүүдийн асуудал, эрчүүдийн бэлтгэл. Антибиотик хэрэглэж байхдаа би Lennox-ийн 3-4 мөрддөг. Эмчилгээний эхний өдрөөс антибиотик ууснаас хойш 3 цагийн дараа доод тал нь 2-7 хоног. Lennox Forte өөрийгөө хайрлаарай. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Хамгийн зөөлөн зүсэн. Хамгийн дулаан цаг мөчөд зориулв. Мирка энхри зөөлөн тусмаа амттай. Дөрөв булчирхайн томрлын улмаас давсаг дээрх даралт нэмэгдэж, шээсний гарцын хэвийн үйл ажиллагааг саатуулдаг. Боростомол ууно дөрөв булчирхайн томрлыг саатуулж, шээсний зөөрийг багасгана. Боростомол ууно эрчүүдийн асуудал, эрчүүдийн бэлтгэл. Альпен Гол шоколадны гайхамшигтай амтны үүсгэх эерэг давлгаа. Заавал эргэн ирдэг. Альпен Гол шоколадны гайхамшигтай амт эерэг бүхнээ хуваалцаарай. Өдрийн хоолны цаг боллоо. Гэхдээ өдөр бүр бидний гарн дээр нэм бактери байдгийг санаарай. Супер баатрууд болж нэнгуудтай тэнцэцгээе. Сэвгүр Чингис хаангаа шахаж аваад гараа сайлруулж өтгөн хөөсрүүлээ. Тэдгээр нэм бактериудыг угааж арилгая. Даалгавар биелэгдлээ. Одоо Сэвгүрд том савлгаатай боллоо. Нэм бактерийн эсрэг 195 угаалт. Хэрвээ та өөртөө хайртай бол, хэрвээ та гэр бүлдээ хайртай бол, эргэлзэлгүй цуноо Япон будааны досыг сонго. Цуноо гэр бүл болон өөрөөсөө битгий харвал. Дархлаагаас сэргийх цаг боллоо. L-Casey Монголын анхны амьд ашигтай бактериатай сүм ундаа. Happy Pay, Happy May. Бүх Брито карт 20% кэшбэктэй. Худалдаа хөгжлийн банк. Jameson брэнд пробиотик 10 тэрбум ашигтай бактери, 14 төрлийн пробиотик, ДНХ шинжилгээ хийсэн анхны пробиотик. Шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарлаа. Гайхалтай амтыг газар шимээс. Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоороо хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Ариг банк. 3 төрлийн амтад пробиотик ундаа оргил сүлжээ дэлгүүрийн бүх салбарт хамгийн хямдар. Тэр хүн бол 40 гаруй жил улсаа удирдсан. Би бол асар хөндлөж явдаг хүн. Ухаантай ч хүн. Сэдэн Балаар бол Монгол улсыг бол тусгаарлах байлгахад бол асар их хийсэн хүн. Би бол дараагийн тухай бол одоо ярих юм байхгүй. Энэ бол сайн хүн гэж. Авгаагийнхын тухай ярих юм бол Монголын хүүхдүүдэд их сайн хийсэн хүн. Одоо энэ олон хотоддаг олон цэцэрлэг байгуулсан. Одоо хүүхдийн туслан байгуулсан. Тэр одоо дайрам туслан хүүхдийн парк байгуулсан. Тэгэл энэ тэмдгүү хороо харингуй цэцэрлэг, хөдөө гадаагүй цэцэрлэг байгуулсан. Хүүхдийн төлөө бол асар хийсэн хөө. Энэ бол энийг бол үүсгэхгүй. Гэхдээ сүүлийн үед энэ хүн бол эвдэрсэн.
эвдрээд бас одоо даргын нэрийн өмнөөс бас буруу үйл ажиллагаа асар хийсэн. Урлаг рууч орж ирсэн. Урлаг руу сайн ч юм хийсэн, муу ч юм хийсэн хүн одоо хаанда хөгжим мөжгийн сургуулийн байгууллагууд энэ хүн гаяа их байгуулсан. Тэгэхдээ одоо өөрийнхөө мэдэхгүй сонгод урлуур авах гэж бас зүтгэж үтсэн янз янзын одоо үйл ажиллагаа би хэллээ шүү дээ. Сайн юм хийсэн тийм байна. Саар юм хийсэн хүн бас байна, тийм ээ. Тэгэхдээ энэ хүний сүүлийн үед эвдэрхий би бол эвдэрч төр засгийн юмруу дэндүү оролцсон хүн байхгүй. За энийг би тэр авгааг бол өөрийн ганцаараа буруутгахгүй. Энэ манай монголчууд одоо хэсэг бүлэг бялдууч улсууд тэр хүнийг дагаж давхичээж буруу тийш нь өдөр чиглүүлжээж ийм л оролцсон гэсэн. Би ийм л ойлголттой явдаг хүн. Би бол тэнд одоо улаан галз зөвлөлдөлтөд байсан. Одоо энэ урлагийн хамгаалахын төлөө би зүтгэжсэн хүн. Одоо энэ сонгоод урлаж ийм байдг юм аа. Та мэддэг юм аа гэж би хүртэл хэлж л байсан тийм ээ. Энэ ишин би арай илүү мэдэн юу гэдэг хэлж л байсан. Би маргаж л байсан тийм ээ. Тэгээ тэр үед дагажгүй тэгж буруу тийш нь чиглүүлж авгааг ишин хатгаж байсан улсууч нь одоо сая ардлага асуусан хойш нь би бол тэмцэжсэн ингээл одоо ингээл худлаа ярьж байгаа усад би харж л байсан. Би бол авгааг бол ингэж яасан. Тэгэхдээ тэр үед тэмцэжсэн хүний авгаа дагаж явж яасан ингээл одоо ингээл эсрэгээ яриад. Тэгэхээр энэ талаар бол ер нь ярих юм бол зүгээр би одоо шаардлагатай цагтаа бол би тодорхой ярьж чадна. Ямар усуд одоо энэ авгааг ийм байдлаар оруулсан юм. Тийм ээ. Яагаад ийм болцсон тийм ээ? Гэх мэтээр одоо өнөөдөр тэр улсууд юу хийж гэнэ яаж гэнэ тийм ээ. Гэхдээ ярил би одоо асар их юм ярьж болно л доо. Онд Москвад сурч байхдаа төгсөхдөө тэндээс одоо нэг гэр бүлтэй болсон хүн. За энэ бол тэр үед олон улсын гадаад хэлний сургуульд сурч байсан. Ийм охин байсан. Тэр одоо манай Баруун Монголын улсын хүн баяд охинтой би анх танилцаад одоо 62-оос өнөөдөр хүртэл би одоо 40 жил ингээд хамтран амьдарч байна. Тэр юм бол амьдрал одоо сайхан. Би тэр одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэдтэй. Цаана ач зээнэртэй бас одоо ингээд сайхан амьдарч байгаа. Миний өдний хэрээний ажил төрлөөр амьдралаар өдний хэрийн сайн сайханаа гэдэг нь миний одоо авгааг адгийн авгаагаа магтах юм билээ. Би магтахаас арга байхгүй. Энэ бол манай авгаагийн аш гавья. Намайг өдний зэн төрөгсөн. Би тухайн үед энэ түүхэн замналдаа бол би арх ууч явсан, би замнарч явсан удаа би энэ үед чинь намайг засцаалруулж энэ урлагийн төлөө ингэж зүтгүүлж явсан бүх юмыг хангаж явсан бол манай гэр бүл Замбын Дэжээ гэдэг хүн байдгийн. Одоо тэр одоо жаргацсан хүн байгаа. Би өөрөө 70 гарч явна. Одоо 70 гарцсан хүн зорилгоо биелүүлсэн байх ёстой хүн шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр би бол энэ Монголд л энэ сонгодог балетын урлаг гэдгийг л хөгжүүлж дэлхийд энэ улсын нэрийг гаргах юмсан гэж би бол миний туйлын зорилго энэ байсан. Тэгээд би энэ сансандааж хүрсэн. 70-80-аад оны үед бол одоо манай Монголын балетын урлаг гэдэг дэлхийдээр их өндөр байр эзэлж ирсэн. Азиудаа бол бүр нэгдүгээр байранд орж ирсэн. 70-80-аад оны үед энэ дөр хөгжилтэй байсан. За тэгээ яг хөө энэ нийгмийн өөрчлөлт жаахан доошоо буураад одоо өнөөдөр бол жаахан сэргэж байна. Одоо би бол зорилготой өссөн санаж байгаа. Одоо өнөөдөр миний шавнараас одоо ухаанда дэлхийн олон улсын балетын
сонгогдгийн тэмцээнд одоо алтан медаль, хөрөл медаль, мөнгөн медаль бүгдийг авсан манай одоо алтан уяг сая одоо Монгол улсын гавьяа шүлжин боллоо. Тэгвэл одоо миний зорилго бол одоо биелж байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгээ хүн шуналт юм чинь би одоо улам цааш нь одоо эрүүл мэндэл явдаг юм бол энэ урлагийн төлөө одоо өхөн хөтлөө бүр төвлийн зэрэгтэй өрхийн тулд зүтгэх нь энэний төлөө бол би хинтээч яаж ч маргасан одоо энэ бэлэн л байна. Сонгогддог урлаг гэдэг чинь төрийн мэдэлт байх хэрэгтэй. Тусгай бодлого явуулахгүй энэ бол хөгжихгүй. Би одоо ингэж олон газар ингэж дандаа ярьдаг хүмүүс. Ардын урлагч нь улс болгонд байдаг. Цэнгэний урлагч нь улс болгонд байдаг. Нийгмийн хөгжигийн дагуу ингэж гарч ирдэг. Сонгогддог урлагч нь улс болгонд байхгүй. Тийм учраас сонгогддог урлагч нь тэр улсын соёл урлагийг үнэлдэг, хэмждэг байхгүй юу? Эднийх нь одоо пүчиний тавьсан юм байна. Тарват хийсэн юм байж гэдэг юм уу тийм ээ. Тэр мундаг том опер хийсэн. Тэр хунтнуур хийсэн юм байна. Эднээс асар хөндөр хөгжсөн байх шүү гэж ингэж үздэг байхгүй юу. Түүнээс ардын урлагууд энэ тэмдэг бол байгаа шүү дээ. Улс болгонд өөр ингэсэн урлагтай. Тэр социализм шин бид өстой дээгүүр доогоор хөсөлж байгаа Цэдэнбал даргын 43 дугаар албан даалгаврыг гаргаад сургуулиуд заавал үздэг балетын жижиг заавал үздэг сонсдог дуур ингээд сургуулийн хүмүүс ингээд үзүүл болцсон шүү дээ. Одоо өнөөдөр манай үзэгч тэр хүүхдүүд чинь одоо том улсууд болцсон. Одоо тэр боловч нь үзэж байна. Бүр нэхэж байна зарим нь. Тэр үед тоглож байсан нэг Эсмералда балет чинь аваа одоо үзэх юмсан гэдэг. Бүр тэр ингээ хүмүүжсэн улсууд юм байна. Тэр улс л үзэж байна. Тэгээ өнөөгийн одооны залуучуудыг бол би бол тун өрөвдөж байгаа. Яаж хүн болно доо гэж их хэцхэн зовдогтой адилхан. Одоо ямар хүмүүжлтэй ямар янз бүрийн улсууд болох вэ хөөрхий гэж. Одоо энэ сонгогддог урлаг гэдгээ бүр мэдэхгүй. Театр хаалгаар алхаж орж үзээгүй ерөөс. Тэгээ шал энэ урлагч нь юу юм шүү дээ одоо ухаандаа олон төрлийн урсгал гарч ирж явдیں۔ Утга зохиол урлагч нэр нь цэвэр бахир урсгалууд. Тэр засаг бол тэр үеэр нь тэр цэвэр урсгалаар нь залуучуудаа залж явах хэрэгтэй.
Тэгэхгүй тэр бохир усхлаар нь залуучууд орчих юм бол тэгэл муу юм бол муусны төр байгаа л урсчихна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ төр засгмаа энэ урлагийн утга зохиолын янз бүрийн урсгалуудыг тэр цэвэр бохирыг ялгаж тэр цэвэр урсгалаар нь одоо урсгалыг хүмүүжүүлээсэй л гэсэн надад ийм бодол байдаг байхгүй юу? Одоо ингээл харж яхад миний харж яхад л одоо хонд ингээл одоо зарим одоо залуучууд ингээд улаан хар хоёроо ялгахгүй шин энэ хар өнгө байгаа энэ хар байна гэхэлэр улаан байна штэ гэдэг улаан цам ингээд идэх болсон юм байна штэ ерөөсөө одоо ингээд зүтгэхэд тэгэхээр ч одоо хүн ер нь яаж тэр хүн шин хүмүүжүүлэх вэ? Тийм л болчих. Одоо тэгээд ерөөсөө сайн болчихсон юм биш муу гаалыг гэдэг. Одоо миний өгөхөд таарахгүй ч бол да муу одоо бүр нойл юм шин ой сайхан гэл. Гэхдээ тэгээд одоо ерөөсөө урлаг биш юм шин одоо урлаг байштай энэ ч гэл одоо зүгээр нэг хүний чинь одоо энэ бол од гал ингээл бол тэгээд нөгөө цаана нөгөө агуу хавьяастай улсууд чинь даруухан ингээл байгаад идэг жинхэнэ урлаг жинхэнэ одууд маань тэр харанхуй дотор л байж идэг од биш годнууд нь авчирч од бол ингээл гарч ирэл одоо ингээд энэ дээр би одоо энэ телевиз хэвлэл эднүүд бол маш буруу ажиллагаа явуулж байгаа байхгүй юу? Одоо та нар одоо бодол одоо телевизэн бүх каналаар хошин урлаг сурталчлаад байна. Сонгод урлаг харуулж гэнэ үү? Харуулахгүй. Гэхдээ яг тэд мич мөнгөтэй тэгэл мөнгөөр ингээд сурталчлага хийв тэрийг баялгахгүй л гээ. Тэгэл баг. А бид мөнгө байхгүй үнэн. Сонгод урлаг чинь тийм ээ. Тэгтээ тэрнийч нь сурталчлалыг бол аваад хэсгээс нь явуулж болно да тийм ээ. Тэгэхээр энэ талаар л одоо нэлийн ажил зохиохгүй бол одоо энэ телевиз энэ хэвлэл одоо энэ сэтгүүлчд би одоо сэтгүүлчтэй ярих их дурггүй гэж би ямар түрүүн хэлсэн шүү дээ. Одоо яагаад өөрснөө одоо юм мэддэг. Ерөөсө сэтгүүлчдийн одоо хэмжээ нь юу гэхээр одоо хошин урлаг за сайндаа л одоо өчиг таврал үздэг. Өөрснөө тэр хэмжээгээр л энэ сэтгүүлчдийн яваад байгаа байхгүй. Тэгэхээр чинь яаж одоо энэ урлагч нь зөв талаар ард түмний хүмүүжид хөгжүүлэх вэ? Энэ бол одоо би бол нэлийн харамсалтай юм бол одоо энэ байдгийн. Одоо жоохон охтууд янз янзын сонноос надтай өрөөл би зарим нь одоо энэ загнаш хөл хөгөл явуулдаг шүү дээ. Одоо ийм юм чөлтэй бол чи театрт орж ирсэн үү гэхлээр үзээгүй л гэж байгаа юм чинь. Гэхдээ чи тэр юм жүжиг үзсэн үү үзээгүй л. Гэхдээ тэгээ чи юугаас оруулж иж байгаа юм? Мэдэхгүй байж гээл. Ийм учраас одоо энэ одоо хуучин үдэл сурталын зэвсэг бол одоо урлаг гэж хэлж байна. Одоо энэ хэвлэл мэдээч нь үдэл сурталын зэвсэг болоод хорт зэвсэг. Энэ зэвсгийг эзэмссэн тэр сэтгүүлчд маань юм мэдэхгүй бол болохгүй шүү дээ.
хичнээн авиастай байгаа чадваргүй хүн бол юм хийж чадахгүй. Одоо хуучны марксист хэмжээлт тийм байдэн штэ. Авиас чадвар гэдэг нь чадвар авиас гэж ярьдаг. Тийм ээ. Тэгэхээр нэг хүн нэг гоё зураачийн авиастай бай. Тийм ээ. Тэгэхээр тэр чадваргүй бол юу ч чадахгүй. Тийм ээ. Өнөөдөр нэгэнд амьдарч байгаа нэг дарга болох хүсэлтэй бай. Тийм ээ. Дарга болчихъя. Тийм ээ. Дарга болох авиастай ширж болно, тийм ээ. Тэгээд чадваргүй бол ямар таг хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр чадвар гэдэг нь хүнд одоо маш их чухал юм байгаа юм. Хүн чадвартай байж авиасаа хөгжүүлж ашиглаж юм хийдэг. Чадвартай байж хүн төрлөختний төлөө, хүний төлөө, улс их орны төлөө юм хийж чадна. Тэгэхээр энэ чадвар гэдэг бол маш их чухал. Өнөөдөр би одоо манай хүмүүсийн одоо чадвар нь яасан дорой болцсон юм бэ гэж би бол ингэж л боддог байхгүй юу. Янз янзын авиас туусууд, ухаан туусууд байна л да. Тэгээд чадваргүй. Ядуур гэдэг чинь би хүнээсээ их болж байгаа юм. Хувь хүнээсээ их болж байгаа байхгүй юу? Тийм ээ. Үнэхээр одоо ажлыг чадваргүй. Тийм ээ. Одоо нэг юуны хамсалтай үлээ. Оюуны болоо юм хамсалтай ийм усууд бол одоо ядуу байна. Тэднийг бид хэлэхдээ хэрэгтэй шүү дээ. Гэтэл хөдөлмөрийн чадвартай. Эрүүл ийм улсууч нь хог ухаад яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр нь одоо улам өөгшүүлээд олон улсын орж ирсэн сангаас, төр засгаас зүгээр ингээд бэлэнжил сэтгэлгээ төрүүлээд улам дэмжиж юм өгöd. Тэгэхээр нөгөө улсууд маань эн чинь одоо бидний өгöd ах юм байна. Би энэ ядуу эгнэд орчих. Би ажил хийгээд явах юм гэсэн ийм ойлголттой улсууд байж магадгүй шүү. Тэгэхээр энэ ядуурл гэдэг чинь одоо улс төрд ашиглаад энэгээр өөрийнхөө зэвсэг болгоод тийм ээ нөгөө ядарсан гэж байгаа улсуудаа сонгуулийн үеэр ч юм хэзээ шим авчиад нэг хэдэн төгрөгийн нэг талах молох өгчөөд өөрийнхөө төлөө санал өгүүлээд одоо ингэдэг ийм зэвсэг болсон учраас ядуур гэдэг чинь том болгож яриад том зэвсэг болгоод тэрийн далин дуусан улсууд чинь нөгөө ядуурыг нэг улам өргөжүүлээд ингээд яваад байгаа надад санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ ядуур гэдэг тэр том нэр томьёо одоо Монгол одоо 2 сая гаруй хүнтэй юм чинь одоо энэ ядуучууд байх ёсгүй байгаа юм шүү дээ. Байхгүй байх бүрэн боломж байна. Тэгэхээр байхгүй тэрийг ядуурлаа байхгүй байлгахын тулд одоо тэр улс төрчид чинь ажиллахын оронд байлгаж ягаад тэргээр одоо өөрөө бамбаа болоод энэ ядуучууд нь байж тэр чинь над тэрэг болон сонгуулийн үеэр гэсэн маягтай ийм ажиллагаа явуулаад байгааг надад ойлгодоод их дургу хүрээд байгаа байхгүй юу энэ. Гүнзгий ядуур байна тийм ээ. Гүнзгий ядуурлыг бол гүнзгийрүүлээд байгаа байхгүй юу?
ардчил гэдэг чинь манай ардын жүжигчин төрийн шагналтай их зохиолч оюунгаа хэлсэн байдаг. Ардчил гэдэг чинь асрах, засаглах гэсэн үг байдаг юм гэж. Өөрөөр хэлбэл хүмсэж асардаг, засгалдаг. Засгална гэдэг маань одоо хүмүүсийг бол одоо тодорхой хэмжээний одоо захилгавтай, дэг журамтай байлгадаг гэж. Тэр нь ардчил гэхлээр манайхан одоо өнөөдөр манай нийгэм бол ерөөсөө өвчлөлтсөн байгаа юм. За энэ яагаад энэ өвчин гарч байгаа вэ гэхээр ардчил гэдгээ буруу ойлгоцсон. Тийм ээ? Одоо хонд хүний эрх гэхлээр би л эрхтэй хүн, би хүн алсан ч эрхтэй. Нөгөө хүний эрх бол хамаагүй. Тэгэхээр хүний эрх гэдэг маань нөгөө хүний эрхээр хэмжигдэж явах хэрэгтэй шүү дээ. Тийм ээ? За би ийм эрхтэй, энэ хүн бас ийм адилхан эрхтэй шүү. Тийм ээ? Өнөөдөр би бол ингэж болохгүй гэсэн. Ийм юм байхгүй. Хүн хүний одоо хөндлөхгүй ёс чиндээс гараад ирж байгаа. Тэгэхээр одоо ардчилгаас хүн зөвлөлтэй хүн эрхчлээтэй байх хэрэгтэй, эрхтэй байх хэрэгтэй, бас үүрэгтэй байх хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ өнөөгийн улсууч нь одоо энэ хөгшин залуугаар би яаж хэлчихмээр байна. Хөгшин залууг эрхээ мэддэг, үүргээ мэддэг болсон. Ийм л юм яриад. Одоо хонд манай ахмадууд би адилхан дал гарцсан хүн, тийм ээ? Би бас тийм өндөр цалинтай хүн биш. Тэгэл одоо жигсаа тэгэл ордны сонгож над муухай юмгүй санагдсан. Тэр тэтгэвч нь янз янзаар тогтоогдсон шүү дээ. Тэр социалист нийгмийн үеч нь ухаандаа хөлсөө шахуулаад ажил хийчихсэн хүн чинь өндөр цалин авчихсан өндөр л тогтоогдно. Тэр үеч нь за орон шоронд орсон ч байдаг юм уу? Ажил хийхгүй завсардаад ингээд явжсэн хүн чинь даал тогтоогдсон шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр янз гэтэл бүгдийг нь адилхан болгоно гэж одоо тэрнийг баасан били хангалааны хөөгн тэгж яриад ихэнх чинь тэгж болохгүй шүү дээ. Одоо хүн хийсэн хөдөлмөр нь хүний чинь одоо тэтгэн тогтоох хэрэгтэй шүү дээ. Янз янз байх хэрэгтэй. Энэ мэтэр ингээд одоо өнөө ардчлалч нь ашиглаад одоо хүний эрхийг нь ашиглаад гойвуулаад одоо ингээд бодлоо хатгаад хүмүүсийн толгоогоор тарихыг угаагаад ингэж явж байгаа олон улсууд ингэж хоол олж идж байгаа улсууд олон байгаа байхгүй юу? Одоо хэдэн настай хөгчүүдийг аваашаал хаанда зүгээр сууж байгаа гэртээ суугаад сайхан амьдаа цайгаад нь жугаад хүмүүс нь очиж идэл таны төлөө би юм хийнэ. Та их муу амьдч чинь та одоо ингэ хэрэгтэй. Би энэ шин нэлээдгийг одоо тэгэл нөгөө өгчнөөч нь 200 төгрөг авдаг юм одоо ингээл ийм мэгаар одоо амьдрах чинь ингэж байгаа улсууд олон байна шүү дээ. Тэ өвчлөж байгаа нийгэм өвчлөж байгаа эндээс эхэлж байгаа. Тэгээ хажуугаар тэр улс төрчд нь одоо тэгээд тэр шин дээвэргээд ямар сандаа би ерөнхийлөгчийн засгалтай болоо гэж яах вэ? 8 дугаар багж явсандаа мотгч манай одоогор ерөнхийлөгч байлаа шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр би одоо санаагаар болдгсон бол одоо ерөнхийлөгчийн засгалтай болоод бүр дотроос ууш гаднаас болдгсон бол далайлууч хүнийг асраад тавьчихмаар байгаа байхгүй. Өөрсдөө болохоор би нэ барьж идчих гээд одоо ч би хэлээд байгаа шүү. Одоо ерөөсөө юм хийж байгаа сургаал дайраад байгаа шүү дээ. Одоо монголчууд хэзээ нэг тийм зантай юм хийхгүй бол тэгэл одоо сайхан хүн. Одоо манай одоо шамнартаас сайхан улсуудад их байлээ л да. Манай ардын жигчин одоо оюун гэл байж юм тийм ээ. Сургууль Ленинградын сургууль төгсөөл хүрчээл ингээд анхнаас эхлээд би явуулсан. Тэгэл одоо анх одоо уран хасдаг балетээр эхлүүлээ. Тэгэл дараа нь тэгэл хунтнуур тоглуулаад ингээд явсан. Тэр хүн бол авиасаас гадна асар их хөдөлмөрч хүн байхгүй. Шантрах юм мэддэггүй. Одоо ингээд хөлийнх нь уруунаас цус хойтсон байхад л хийгтэл хинэ гэж ингээд дараад идэг. Одоо юм байхгүй. Тэгээ одоо сүүлд нь нөгөө чинь энэ гараад ингээд ачин болдгоо ингээд юм хийх ингээд чэш хорсоод хүн гүүхтэй хол гүүхтэй тэгдэгээс чэш хорсоод ингээд амцхаад уцаад тэгэл ирдэг.
тэгэл тэр үед чинь одоо яг биш одоо бас муухай хатуу хүн тэгэл даваад хавшаараас гээд ингээд явал тэгэл ингээд хийгээд байдаг. Тэгээд би бас заримдаа бас өрөвдгөл байсан л да. Үнэхээр одоо тийм агуу хөдөлмөрч юм биш. Бүр тэр социализмээс эхлэх буруутдаг байлаа шүү дээ. Одоо яагаад одоо та нар дараагийн үе сурахгүй байна вэ? Залуучуудаа гэл. Гэхдээ тэр настай болсон одоо Ахмад улсууд биднээс бас хамаарахгүй тэр залуучууд нь сурах гэж хөөслөх хэрэгтэй биз дээ. Бид одоо тэгж хэлдэг. Одоо хуучин хөгжмийн салт амьдсран гоён гэдэг байсан шүү дээ. Бидний ч ингээд одоо гонч сумлагаад бид ч ингээд тэр үед хамт юм хийж исэн юм чинь залуучууд ингээд хөгжмийн зохиолт ингээд төгсөөд байж тэгэл ерөөсөө нэг юм нэг жоохон буруу ч юм битсэн ч л сайн баан чамаар гэх ингээд тэгэл би бүдүүн дандаа гэдэг юм дандаа хэлэхгүй та нар яах тэрийн залуучдыг одоо хотлоо магтчихэд юм бэ тэгэл ингэхгүй тэгэхээр тэгэхгүй одоо энэ дээрээс нь одоо залуучуудыг хавчиж гэнэ гэдэг юм байна штэ гэж одоо ингэж хэлж байгаа. Тэгээд яг үнэн байхгүй гэсэн. Тэгээд тэний өрхөөр хотлоо муучин мэйсэн залуучууд сайн байна гэж ингээд байдаг. Нэг хэм болохын хамт ганц сумлагаад хэлэх хамтар тэр жишээ үний шүү. Тэгтээ хангалт юм биш. Хангал сайн шүү гэж одоо над ингэж хэлж өөр бас нийтийн болж л байсан байхгүй. Тэгэхээр энэ ч сонин ингээд болж байгаа. Тэгээд өөрөж тийм учраас одоо ингээд ухаанда Ахмад чинь дараагийн үеэвэл төрүүлэх хэрэгтэй. Энэ бол зөвлөлтөө хөөрхий. Тэгээ би тэр зарим нь хэлдэг байсан. Та нар дараагийн үе залуучуудад залгамж үе гарах гэдэг юм. Гэхдээ бидний л уруутгаад байх юм. Тэр залуучуудаа загна. Тэрнийг өгөхөөс өмнө юм сурч явах шил гэж хүртэл би хэлдэг байхгүй юу. Тэгээ сая энэ дээр би одоо энэ чойждаг энэ дээр би 2 шавь жүжиг тавиа сурах гэж дагуулж жүжиг тавихаас илүү юм боллоо л да чинь. Одоо найруулга яаж найруулах арга байдгийн бүжиглэх арга нь яаж жүжиг гэдэг чинь яаж одоо тэр одоо драматургийн үйл явдлыг яаж өрнүүлэх ёстой юм гэх мэтээр одоо ийм маягаар энэ 2 шавьягаар авиас тавьсан 2 шавь. Нэг нь бол одоо манай Монгол Улсын гавьяачийн гэрэл чимэг одоо миний туслах балет мэстер багш хийж байгаа шүү дээ. Энэ бол театрын бүх репертуар миний тавьсан бүх жүжиг тоглож байсан ийм хүн. Тэгээ тэрний үндэслээд энийг бас одоо жүжиг тавиа сургах. Нөгөө нэг нь би соёл зурлагын сургууль би нэг багшлдаг ухаантай юм. Тэнд над дээр нь төгссөн лагбаа гэж залуу авиастай залуу. Тэрнийг энэ хоёрыг одоо би нэг жүжиг тавиа сургахад нь бас энэ дээр тавихыгаа хажуугаар бас оролцуул тавьж ингэж сургасан. Одоо Оросын хэсгэл Гоголь хэлсэн байдгийн. Балет это воздушный пламенный язык гэж. Өөрөөр хэлэх юм бол одоо галын дэлмэд одоо ингэж хийсэж дэвж явдаг одоо ийм урлаг юм аа. За би орчуулга хэлж байгаа бахал та. Тий, тэмүүлж байдаг одоо ийм галын дэлж ийм урлаг юм аа гэж. Тийм ийм урлаг. За тэгээ энэ шинжлэх ухаан болсон энэ урлагийг чинь яаж бий болох вэ? Энэ бол тусгай арга хэмжээ авч яаж байхгүй л тэр улс оронд бол байхгүй шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол 10-11 настай хүүхдийг 8 жил сургадаг. За ингээд тэр хүүхд нь 18 төгснөө дээ. 8 жилийн дараагаар 18-тай болоод. Тэгээд тэрний дараагаар театрт 3-аас 5 жил ажиллаад энэ нь бол дээд сургууль болдог. Ингэж балетын жүжигчин болдог. За тэгээд балетны жүжигчин болно гэж асар хэцүү. Хувийн одоо маш дэг журам хэрэгтэй. Тэр чинь сургуулаа төгсчээд ухаандаа 8 жил сургууль төгсчөөд тэр 5 жилээ гүйцэхгүй наан хүүхэд гаргавал дахиад нэгдүгээр ангиасаа сур гэсэн номтой шүү дээ. За балетын жүжигчин хүн бол өлсөж болохгүй, цадаж болохгүй гэдэг. Одоо жоохон шовоош ингээл явна гэсэн үг шүү тийм ээ. Гэх мэт одоо шимтжээлтэй юм гээд багаар хэвлэж явна гэсэн. Ийм одоо хэцүү юм би. Энэ бол одоо Оросоор бол Аацки төрүүд гэж ярьдаг шүү дээ. Энэ зүүрлэх юм бол тэр гүрүү шиг хамгийн хүнд ажилтай улсуудаа зүүрлдэг ийм
одоо ажил байхгүй юу. Тэгэхээр энэ урлаг ийм хэцүү болооч үнэхээр сайхан урлаг. Энийг үдсэн хүн бол нисмээр санагддаг. Ямар сайхан юм бэ, ямар гоё юм бэ гэж. Тэрний гоо сайханд нь атгдаг ийм урлаг байхгүй да. Балет ч өөрөө тэр чихэр яруу найраг байхгүй. Тий. Тэр яруу найргийн үг нь болж байгаа шин балерина тэр балет хэмжигч юм байхгүй. Дүр нь бол гарч тэр үгийг хэлж идэг. Тийм яруу тунгалаг яруу найргийн үг. Тэр үгийг л одоо хөдөлгөөнөөр одоо палестинчны хөдөлгөөн хийдэг тийм уянгийн болон янз янзын хөдөлгөөнөөр мэдээлжилж идэг. Тэр хөгжимчтэй л нотроод хийхгүй. Тийм ээ? Шүлэг бичих хараад уншихгүй. Тийм ээ? Тэр бүх юм чинь өөрийнх нь толгойд нь одоо тэр компьютер бичсэн юм шиг энд нь бүгд орцсон байх хэрэгтэй. Тийм учраас чинь ухааны урлаг гэдэг маань тэр. Тийм учраас хамгийн урлагийн төрөл хамгийн хэцүү урлагч нь одоо энэ балетны урлаг. Төр зас одоо хандж хэлэхэд би түрүү хэлсэн сонгодог урлаг гэдэг чинь төрийн мэдэл байдаг тусгай бодлого явуулж хөгжүүлэхгүй энэ чинь байхгүй болдог урлаг шүү. За түүний дотроос одоо энэ балетны урлаг гэдэг бүр ирээдүгөө болчлоо. Дээр үед чинь одоо 2 жил бол 10-аас 16 хүүхэд тухайн үеийн зөвлөлтөд усан янз янзын хотын сургадаг байсан. Одоо байхгүй болсон. Мөнгө байхгүй гэсэн. Тэгэхээр одоо бид гач нь явуулж болдгоо байна. Өнөөдөр одоо манай хөгжим мэдгийн дунд сургууль сонгодог бүжгийн нэг ангитай. Тэр нь 3-4 жил болж нэг авдаг гэсэн л. Тэгэхээр нэгдүгээрт одоо энийг би энийг их ярих юм. Дээрээ төр засаг яамнаас шийдвэр өгөөд жил болгон эсэлт авдаг болгоод энэ хөгжим мэдгийн сургуулийн сонгодог бүжгийн ангийг. Гаднаас одоо тэр Оросын холбооны улсаас нэг эрэгтэй эмэгтэй хоёр сайн багшаад ацраад ажиллуулчихад тэр гач нь 10 хүүхэд явуулахын хооронд 2 хүнийг энд одоо цалинжуулаад байрыг хангаад явуулахад ажиллах болно үстэй. Тэгвэл балет маань одоо арай байхгүй болчихгүй болов.